50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн 4D 6D 642 литрээр оролцсон 3-аас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас C1 телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчилж. Бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний лотерей эхлэхэд бэлэн боллоо. За үндэсний лотерейг тоглодог хүмүүс 1 дахь, 3 дахь, 5 дахь өдрийн 15 цаг 50 минутыг ерөөсөө 17 цаг 50 минутыг ерөөсөө алдаж болохгүй. За алдчихвал дараа өдөр нь буюу 11 цаг 50 минутаас C1 телевизийг хүлээж авч үзээрэй. За интернеттэй бол мэдээж манай сайт руу ороод нөхөж мөхөд үзэж болно. За ингээд үндэсний лотерейн 4D-ийн 3 дугаар зэргийн хонжоорыг бүгдээрээ хамтдаа тодруулъя. За нийтдээ 40 бөмбөлөг бий. 40 бөмбөлөгнөөс 4 бөмбөлөг нь гарч ирнэ. Тэгэхээр 4 бөмбөлөгн дээр байгаа тоо маш. За хамтнийх нь 2. 4 бөмбөлөгнүүдийн тоог яг дарааллын дагуу зөв тааж чадах юм бол таны тавьсан бооцоо 500 дахин өснө. За таны бооцоо хэдэн төгрөг байх ёстой юм бэ гэвэл 500 төгрөгнөөс дээш төгрөгийн бооцоо байх ёстой шүү. За ингээд эхнийх нь гараад ирсэн 2. За хоёр дахь бөмбөлөг нь 4 байна. Хоёр дахь бөмбөлөг нь 4. Хоёр дахь бөмбөлөг нь 4. За гурав дахь бөмбөлөг нь 3 дахь бөмбөлөг нь за дөрөвдий бол танд 3 боломжийг олгоно. За түр байж байгаад 3 боломжийн талаар дэлгэрүүлж ярив. За 3 дахь бөмбөлөг нь 7. 3 боломж юу вэ гэхээр зэрэг та нэг бүгэлсэн тоогоороо 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур, за мөн 2 дугаар зэргийн хонжуур, 1 дугаар зэргийн хонжуур гурвууланд нь оролцох юм байна. Тэгэхээр танд нэг тоо бүглөөд хонжуур хожих 3 боломж байна гэсэн. За хамгийн сүүлийнх нь 6. 2 4 7 6. 2 4 7 6. За өнөөдрийн 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын тоонууд 2 4 7 6. За харин одоо 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуур. Яагаад ингэхээр миний машинтай явж төгжирснээс болоод манай нэвтрүүлэг 2 минутаар хоцорж ихэлсэн. Тийм болохоор айл болох хурдан явъя. За эхнийх нь 6. Хамгийн эхний бөмбөлөг бол 6. гэсэн бөмбөлөг байна. За дараагийн бөмбөлөг нь 4 байна. 4. 4 гэсэн бөмбөлөг байгаа. Бөмбөлөг харин арай өөр за болоо. Дараах нь 4 7. За харин одоо 1-р зэргийн хонжуур. 2-р зэргийн хонжуурын яг энэ тоо гарцсан байгаа бол та өөрийнхөө тавьсан 500 төгрөгөөс дээш төгрөгийг 1000 дахин өсгөж авах шүү. За хамгийн ихнийх нь 2. Хамгийн ихнийх нь 2. 3 дугаар зэргийн хонжууртай адилхан тоогоор эхэлж байна. 2. Дараагийнх нь 4. За одоогийн байдлаар бол яг 3 дугаар зэргийн хонжуурын эхний 2 тоо адилхан байна. 3 дугаар зэргийн хонжуур, 1 дугаар зэргийн хонжуурын эхний 2 тоо адилхан байна. За 7 гараад ирэх юм бол 7. Тэнд яг 247, энд яг 247. Энэ одоо юу хэлээд байна? За хамгийн сүүлийнх нь
За энэ айгу сони юм боллоо. Маш сонирхолтой юм байна. 3 дугаар зэргийн хонжиурын эхний 3 дугаар зэргийн хонжиурын тоонууд бүгдөө 1 дугаар зэргийн хонжиурын тоонуудтай яг дараалал нь адилхан байх юм. 2 4 6 2 4 7 6 гэж гарч ирсэн. 2 4 7 6. Харин 1 дугаар зэргийн хонжиурынх мөн адилхан 2 4 7 6. Сонир юм байна тий? Яг ингэ дараалалаар гарч ирэхээ. За энэ сони юмыг та бүхэн өөрсдөө бас тэгээ бодно үсттэй. Надад бол айгүй сони. Өмнө нь бол хэзээ ч ийм ингэж гарч байгаагүй. Энэ олон 40 бөмбөлөг тусдаа явж байгаа. Тэгээ энэ бөмбөлгөөс ингэж гарч ирнэ гэдэг бол надад бол их сонирн байна. Танд бас нэг сонирн байхгүй ч магадгүй л. Гэхдээ надад бол сонирн баш. За 6D 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа бүх хүмүүс анхаарлаа хандуулаарай. За эндээс бол 6 цифр гарч ирнэ. 6 бөмбөлөг гарч ирнэ. 6 тоо агуулсан 6 бөмбөлөг гарч ирнэ. За энэ гарч ирэх 6 бөмбөлөгний тоог яг дарааллын дагуу зөв таах юм бол та 50 сая төгрөгтэй. За эхнийх нь 4. Дараагийнх нь 5. Дараагийнх нь 5. Дөрөв 5. Тэрний дараагийнх хэд байна? 9 байна. 9. 9. 4 5 9. Дөрөв 5 9. Дараагийнх нь 5 5. Дөрөв 5 9. Тэгээ 5. За 5 дахь бөмбөлөг нь 5 дахь бөмбөлөг нь 5 дахь бөмбөлөг нь 8. 5 дахь бөмбөлөг нь 8. 8. За харин 6 дахь бөмбөлөг 6 дахь бөмбөлөг 6 дахь бөмбөлөгнөөс ихэм шалхаад биш үү? Хэд вэ? Оо тэг. За 50 сая төгрөгийг хожих тэр тооны дараалал бол ийм байж тээ. 4 5 9 5 8 тэг. 4 5 9 5 8 тэг. За ингээд 6D-ийнхэн бас зарим тоонууд нь таарсан баг. Одоо сая 500 мянган төгрөгийн шагнад одоо хонжуур хожиж байгаа хүн байгаа бах. За хамгийн бага нь 15,000 өдөглөө. Хамгийн бага нь 1500 лөө. 1500 тий? Би яагаад асууад ахаар энд бас хөндлөнгийн хяналттай сууж байгаа байхгүй. За харин одоо 120 сая төгрөг. Хураа. Хэн нэгэн 120 сая төгрөг хожих болтугай. Хураа. Яг нэг энэ хямралын үед нэг хүн ч гэсэндээ тийм ээ. Бас гинти ашиг олж ивэл гоё ш. За эхнийх нь 18. За 18 настай нэг хөөрхөн охинтой ах бөгөлсөн гэж бодъё л та. За 18 настай охинтой байгаад тэгээ 37-т ихэр айгүй сонир болчиход байна. За 18-тай охин 37-ныхын жил дээр гарсан байж болж тэ. За 21 гинэ. 21 гэхээр юу гэж бодож байна вэ? За бас нэг 21-тэй хүүтэй ч юм уу охинтой байж болж чинь тий. За тэгээд өөрийнх нь хэдэн насн дээр гарч ирсэн байх вэ? За одоо инхээр зөрөө явчих л да. Хоёр ээж мэж өөр хүн амтнаас хүүхдээ олохгүй логикով таархаа болоо явчих. 41. За тэгэхээр саяын кейс бол ажиллагаа болчихлоо. 41. Эхнэрийнх нь одоо 41 насн дээр гарсан байлтай ш. Тэгэхээр чин одоо эхнэр нь айгүй залуу хүн болж тарах гэдэг ш. Тэгэхээр болохгүй. За дараагийнх нь бол 35. За ингээд 120 сая төгрөгийн бөмбөлөг одоо гарч ирнэ 40. За ингээд өнөөдрийн бонус бөмбөлөг. Өнөөдрийн бонус бөмбөлөг хэд байх нь? Харцгаа хүлээцгээе. Энэ олон бөмбөлөгнүүдээс нэг нь гарч ирнэ 34. За 120 сая төгрөг. Өмнөх олон нэвтрүүлгээр би дандаа давтаж хэлээд байдаг шүү дээ.
30 хэдтэй тоонууд ер нь их дуртай байдаг шүү гэж. Тэгэл эн чинь дуртай болохоор бас гараад ирсэн байна 3 нь. За хамгийн өндөр буюу 40, 41, 42 л гэж 3 40-тэй 40-ийн хоорондоо тоо биш. Тэндээс бол 2 нь гарч ирсэн байх жишээтэй. За ингээд олон зүйл нуршилгүйгээр энэ гарч ирсэн 7 бөмбөлгийг дарааллын дагуу танилцуулъя. 18, 37, 21, 41, 35, 40. За өнөөдрийн бонус бөмбөлөг 34. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан явдалд их баярлалаа. Тэгээ үндэсний лотерейгоор хэрвээ та тоглох юм бол хамгийн дээдлэн 120 сая төгрөг хожино. За тэрний дараагийн өндөр хонжуур бол 50 сая төгрөг.